За бүгдээрээ сайн байцгаана уу? Тэгэхээр юуны өмнө намайг лав сүрэн гэдэг. Би одоо 21 настай. Ихэнх нь намайг хончин лав гэдгээр маань мэдэх бах. Гэтэ энэ удаад би та бүхэнд хөнгөн хөгжилтэй бичлэг хүргэхгүй. Сүүлийн үед Монголд болоод байгаа тэр дундаа өсвөр насныхан дунд тохиолдоод байгаа энэ үе тэнгийн дээрлэлтийн талаар та бүхэнд хүргэх гэсэн. Ягаад гэвэл ихэнх үзэгчид маань өсвөр насны хүүхдүүд байдаг. Тэгээд доод үеийн дүүнэртээ анхааруулга сэрэмжлүүлэг болгох гээд энэ бичлэгийг хийж байна. Энэ сүүлд болоод байгаа энэ хэрэг явдал бол бүр үнэхээр гаж гэхэд дэндүүл бүр хүний ой тоонд орохоогүй бүр нэг юм бүр нэг юм эд хөрөнгө одоо сүүлийн үед бол те баян ядууга өө чи арчиг чамд iPhone 17 байгаа юу? Чаавста Samsung хэд юм бэ наа чинь? Ийм утас байд юм уу гэж. Дандаа нэг юм эд тогшлын ялгаа гаргаал, өмсөж зүүснээр ялгаа гаргаал ийм байха болмоор байна. Гэтэ яг энэ хүүхдүүд шиг олон хүүхэд бол байхгүй байх гэж найдаж байна. Ягаад гэвэл сарын хажуугаар сайн гихчээр иймэрхүү хүүхдүүд хүртэл олон байдаг. Эдгээр нь улам илүү олон болоосаа. Миний хувьд яг би зүгээр амьдралдаа зүгээр өнгөрсөн амрал нэг амар том алдаа хийсэн. Тэ болчингүй үйлдэл гаргаал нэг юм гар хурууны юм үзүүлээл тэгэл тэрийг өмөрж ийн гэж балаарал гаж донтой амтэн болсон. Тэгээ тэр үедээ би өөрийгөө бодсон л да нэрэл би гаж донтой амтын багтаа гэж бодсон чинь үнэхээр надаас амар гаж донтой амтд байдгийн байна. Бүр би ажууд нь зүгээр хүүхдийн тоглоом. Хамгийн гол нь энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ? Яагаад би энийгээ дээрлэхэд ингэж дээрлэлт нь улам дэлгэрээд бичлэг хүртэл хийж стори идэж IG дээрээ тавьж гин вэ? Энэ бүхний буруутан нь ганц хүүхдүүд ч биш. Эцэг эхчүүд. Яагаад гэвэл сүүлийн үед эцэг эхчүүд ажлаа тараал орж ирнэ. Тэ ингээд хүүхдүүдтэйгээ харьцах нь улам багсаал уцаа ухаал. Тэгвэл нөгөө хүүхдүүд нь надтай эрдэмч ингэж бас зөрж уцаа ухаал. Тэгэл ээж автайгаа харьяар. Багшаа очивол багшигаа хүндлэн гэж явахгүй. Багшаа та баг намайг явал та өөрөө яа шүү. Ийм болоод байна нийгэм өөрөө. Тэгэхээр ганц хүүхдүүдтэй ч буруу биш, томчуудтай ч гэсэн буруу байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Томчууд хүүхдүүдтэй зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй. Сайн сайхан руу зүгэлэхгүй ингээд хар бараан руу зүгэлмээргүй штэ. Тэгэд хамгийн гол нь ер нь бол дээрлэлтийг дэмждэг нь биш. Дээрлэлтийн эсрэг байх нь кул байдгийг. Хин нэгэнтэй нийлээл өөрийгөө кул гэж бодоод бусдыг дээрлэх нь кул биш. Өөрөө чинь ямар соёлгүй вэ л гэдгийг харуулж байгаа. Эрднэр бие чимхэр эдмээ бие чим гэж үг өгдөг. Би нэг тийм сайхан гоё гангандаа бол энэ бичлэгийг хийгээгүй. Зүгээр л намайг үздэг үзэгчтэй зориулаад анхааруулга болгоод хинтээ нөхрөлөх үү, яаж байх ёстой, ирээдүй хайшаа чиглэж гин, бид нэр яг юу хийх ёстой вэ, юуны төлөө тэмцэх ёстой вэ гэдгийг анхааруулж байгаа. Тэгэхгүй бол одоо энэ гарсан шууган хэд хонол алга болно. Хинч мэдгүй мартцсан өөр нүүр суулуурхай 16 настай чамдантай охины хэрэг юу болсон? Одоо энэ хэргийг бид нэр мартаж болохгүй. Энийг л зүгээр өнгөрөөх юм бол цаашдаа юу гарахыг би нэрээ хэлж мэдэхгүй байна. Үнэхээр айдас хүйцтэй амьдэрч штэ. Охин дүүгээ яачих бол? Юу болох бол? Хөдөө болохоор арай гайгуулдаг. Гэтэл үнэхээр аимшигтай нийгэм болох гээд байна. Ганц хүүхдүүд рүү буруугаа чихэх биш, томчууд өөрсдөө бас анхаарах хэрэгтэй. Бид нэр зүгээр нэг сошиал дээр ингээд цуураад өнгөрөх биш, энийг ямар нэгэн шийдэл үр дүнд хүргэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь бие биендээ хайртай бай. Хүний хүүхэд гэж тоохгүй, зөхөж нүдэж, балбаж, зүгээр л тоглоом маятай. Ууралж муурлал. Гэтэ
Гэтэ яг миний үзэгчд донд бол ийм амар хүүхэд дээрлэгдэг үзэгч бараг байхгүй бах уу? Уусаа байхгүй үстэй. Тийм болохоор үзэгчтэй хандаж хэлэхэд дээрлэлтийн эсрэг байдаг хүүхэд байгаарэ. Тий. Мундаг хүүхэд байгаарэ. Ээж аавтайгаа гол нь гоё цагийг өнгөрөөж гэр бүлтэйгэл хамгийн гол нь цагийг зөв зугаатай өнгөрүүлцгээгээрэй. Тэгжиж бидний ирээд болсон хүүхдүүдийн тэ амьдрал улам гэрэл гэгээтэй болно шүү. Тэгээд анхаарал тавьсан явдалд баярлалаа. Баяртай.